Хөхтөнгөр тоглолт гоё гарна. Хөхтөнгөрөө бас Яалчгүй хөхтөнгөр яалчгүй юм бухагаас орж иж байгаа. Мөн үү? Минь зийч гэнэ баах энэ фэйсбүүкээр дүр яваад Оо зэнзэгч дараагийн үе. Одоо эн чинь яг бидний 90 оны үеийн хөөрхөн октод яваад байгаа юм шиг сонсогдож Яг байна шүү дээ. титэм мэтэм Кунг-фу майстер үе шүү дээ. Гэхдээ яг Фижиг үе ч одоо жинзи минзи юу вэ? хоёрын танаа дуунууд ингээд иргэн гот ямар сэтгэл ямар вэ? Гоё шүү дээ. Энэ бол манай тавгын энэ дуу ялангуяа энэ дуу ганцаараа дуулдаг гэсэн шүү дээ. Тэгээд энэ дуу бол онцлог нь шүү дээ. Хүмүүс амар дуртай. Манай CD-нд ч ороогүй, кассетэнд ч ороогүй. Кассетэнд орж ирсэн бүгд. Кассетэнд орж ирсэн тий. Тэгээд энэ дууг одоо дахиж бичүүлээд дахиад хүмүүстэй хүргэх гээл битээр явж байгаа. Пензандаа бас. За энэ гэхдээ бас гоё наа. Саяын Букагийн мэргийн санаа айгүй гоё орж ирлээ шүү. Юмс. Гоё юм байх уу? Гэхдээ яг нөгөө энэ бүрэлдэхүүн энэ тоглолтын бүрэлдэхүүн болохоор албаар Букаах байгаа байхгүй юу? Ягаад гэвэл 90 оны попыг өөрөө маш сайн мэдж байгаа хүнтэй байхгүй бол бид нар дунд бол би зүгээр поп дуртай л болохоос ш. Яг нөгөө 90 оны попын амьдралыг мэдхгүй бол. Байтаар чинь золбоо сая юу гэж бодов? Энэ регистр сорилтон дээр. Замичаан гоё шүү дээ. Тий, яг л орж ирж шүү дээ. Хуучны. Тийм чинь өөр төвшин юм шүү дээ. Харин энэ давхар яриад байгаа ш бид. Манай гөрөө бол бүх үед байсан агуу хүн. Бүх үе имийг тоглодог агуу. Тэгээ сүнсийн тоглолтын дээр одоо болохоор Саран туяагийн рандом хамтлагийн бүрэлдэхүүн тоглох. За сараагч зууны мандлаа Саран туяа игчийн маань ард буюу бэкграунд тоглодог. Маш мундаг хөгжимчид муш гэж орж иж байгаа юм байна. За ингээд манай TJ маань бол хөгжим ангийн дарга буюу продюсер Даран Шокоро. За аргил гитарч Бука маань Эктон гэдгээр нь тав хүн сайн мэднэ. За ингээд манай Бат хөрөв бөмбөрч маань A sound-ийн бөмбөрчин. За ингээд таван халуун бүх хамтлаг дээр тоглодог. Синд дүү маань сол гитарч ингээд гоё бүрэлдэхүүнтэй. Сүүлийн үедээ сол гитараар хүч төгөн орж ирж байгаа. Тэгээ манай юуны хамтлагийн болохоор албан ёсны замын гитарч нар явж байгаа. Батгүй амжихгүй үедээ зэгтэй бид нар явдаг. Сарагчтай. Тэгээд заримдаа болохоор хоёр гитартай ч юм уу гоё тийм хоёр киборд мостой тийм тоглолт зүгээр ер нь бол яадаг. Бодож байгаа. Сайн сонирхолтой гоё мэдээ гэвэл нэг манай гайзынхан хөсгөлд амарч явж байгаа гэр бүлэрээ. Тэгээ гайзынхан бас бид нар гоё та бүхэнд сюрприз барья гэд сюрпризээ задлчлаа шүү дээ манайхаа. Болт юм уу? Тэгээд одоо эхний сюрприз задарчлаа. Эвгүй юм да. за яах. Тэгээд одоо TG мэн уг хамаагүй тийм яриа гэсэн ярьчих юм да. TG бити хамаагүй сюрприз задлаа гэж. Өөр илүү юм бодох хэрэгтэй юм шиг. За өөр зөндөө сюрпризүүд байгаа. Лагу өтөр ямар ч одоо их олон жил тоглоогүй. Тэгээ тийм VIP тоглолтыг бас хийж ийн бас зориглоод манай үеийнх нь их одоо их зоригл тоглож штэ. Манай Cyber Zone-ийнх нь бас зориглоод буцаад уран бүтээлээ гоё хийгээл. Манай Минжээ тийм дэги хайна маань бас ингээл яаж ин тэгэл Минжээ ном 2 маань бас ингээл тэгэл Лавгамогийн 2 маань одоо ингээл бас зориглол бас орхоо VIP тоглолтыг хийх гэж байна. Тав хүн таатай. Тэгээд дэгитэй бид нар нөгөө одоо яг энэ промошн дээр болохоор 4 дууга Бапури болж байгаа хар шингээс харц. Охин чамтай ч багтан дуулна шүү дээ. За дэгигийнхаа бас өөрийнхөө зохиосон дуунуудаас хамгийн шилдэг дуунууд. За энийг сюрприз болъё. Тэ. Та бүгдийн зүрх сэтгэлд байдаг дуунууд дуулсаар байгаа л дуусах байх гэж бодож байна. Тэгээ бас нэг юм байд юм бэ. Найз наргаа яваад идэг Бука. Бид нар чи хоорондоо бас дуулж муулж тоглодог юм ба шүү дээ. Энд төрсөн өдөр мөдөр энд нэг жам болонгууд л өнгөрөөл гарчдаг. Ингүүл гоё юм байна шүү дээ гэдэг мөртлөө яг бүтээл болгоо гарчмаар юм байна шүү дээ. Ингээ Бапури болгоод хамт дуулаад. Тэгээ өнөөдөр бас гоё TJ Entertainment